За юуны тухай ярих вэ? Би одоо нийтдээ ер нь 9 жил жолоо ирж байгаа. Тэгээд одоо бид өгчлөө болоогүй дээ шүү дээ. Ерөнхийдөө сайн болж чадаагүй дээ. Гарах шалтгаан ерөөсө хурд хэтрүүлдэг юм уу? Нойр мөглөдөг юм уу? Одоо яг хажууд нь багтахаар бид нар мэдэхгүй шүү дээ. Юу л яадаг бас та. Шинэ жолооч нарыг хэрдэг. Тэгээд дөрмөө сайн мэдхгүй. Машиныхаа одоо энэ чи 100 гаруй тонн ачдаг машин шүү дээ. Тэгээд машиныхаа тэрхээ чадал болдго юм уу? Яадаг юу итгэхийг хурдан тавьдаг. Тэрнээсээ л болдог байх гэж боддог шүү дээ. Замын нөхийг маш юу тойрмоор байна. Хөнгөө ч юм одоо үнэхээр зайлшгүй шаардлагатай бол зам ерөөсөө нэг хоёрын хооронд юм дээр тойроо тэрнээс болж их асуудал үүсэж байна. Хойно осын зохицтой тэмдэг тавиагүй. Осын үед аварын гэрлээ бол асаагүй байсан. Үүнийг бол манай хөдөлгөөн тэргуулийн ажилтнаас бид мэдээллийг аваад Viber group буюу дотоод шугам шилжээгээрээ бол тухайн тээврийн компаниуд буюу бусад тээврийн хэсгийн жолооч нарт анхааруулсан. Яг үүн мэдээллийг өгөөд 2 цаг болоогүй байтал бол уг зогсож байсан тээврийн хэрэгслийн араас хоосон тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн ослол гаргасан байдаг. Тэгээ болохоор жолооч нартаа бол хурдаад хөлзөөлөхийг ороод хийж өгнөрөө да. Тэгэхээр үүнтэй үед бол би жолооч нарт буюу тээврийн компани хабын ажилтан тээвэр төсөөлөгч нарт анхааруулж группээс өгж байгаа мэдээллийг бол тухай бүр жолооч нарт яаралтай мэдээлж зам тээврийн ослол хүчин зэрэглэх талаар хамтдаж ажилласаа гэж та бүхнээс хүсэж байна. Шөнийн яваад ирэхээр гэрэлтний стандартыг бас цагдаа шалгамаар байна. Энэ зам дээр гэрлээ шилжүүлээд хурд хэтрүүлэхгүй яаралгүй явцгаараа л гэж хэлээ да. Тэгээд одоо өөр яах вэ? Манайхан ч бас нэг үе бол жолооч нар бол харьцангуй шал өөр болсон шүү дээ. Хог мог хаяг юм уу бас арай л дээрдэл байгаа ерөнхийдөө бол тийм. Нийт жолооч нар дөрмөрөө явцгаая л гэж хэлээ. Өөртөө тээвэрт оролцоороо замын хөдөлгөөнд оролцоороо л гэж нэг тээвэрчтэй уурж байна. Уурайлж байна. Яг гоо 5 сарын ихэр манай компани чатан дээр явсан л да. Ийм аян эхэлж байгаа манайхан оролцоороо гэдэг. Тэгээд надтай бол өнөөдөр таалж байгаа. Энэ зөв л дөө. Ингээд хүмүүс нэг зогсоод ийм яриа бичгчээ бас улсууч нэг ой санаанд нь ороод үлдэнэ гэсэн үг шүү дээ тий. Тэгээд самбар мамбарууд бол олон тавих тусмал хүн чинь нөгөө хараад өнгөрөхтөл бас тархинд нь үлдээл тий. Ер нь бас үйлчлэл сурчлагын юм гэдэг чинь бас хүн төрдгий биш шүү дээ. Мань үчи ингээд ганцаархнаа оож ирт ингээд кавинтаа суучдаг болсон чинь нэг хүнтэй ярих юм баг ховор шүү дээ. За амны гэрээ цагтаа ярьчих завцууд стеж тавлж байна. За сайн явж гинөө. За тээвэрлэлийн бүрэн бүтэн байдлаа хангасан уу? За ивэлийн тослогоо хизээ хийсэн бэ? Хамгийн сүүлд хизээ хийсэн. За нэш тээвэрлэлийн тойроо шалгаатай заяа. За төвчөнүүдээ шалгасан уу? Гэрэл тохио хэвэн үү? За за тэнд нэг галгаар байна те. За эвүүр хэдэн шиг байгаа вэ? 2 байгаа. За ослын гурвалжин хэдэн шиг байна? 2 байгаа. За ослын гурвалжин эвийн сангаа тааны шалгуулж. За босоос. За өмнөд нь ерөнхийдөө дажгүй бүрэн байна. Сайн байж тээ. За юу. За энэ хашаас мотос буу яг босны хүндлэгийн аян зам байгуулж байгаа. Энэний талаар та юу мэдсэн үү? Мэдсэн. За таны хувьд энэ аяныг юу гэж бодож байна? Зөв гэж бодож байгаа юм. За хогоо ингээ байгаль таяхгүй өөгнүүлж байгаа хогийн цэгт нь хаяад ингээ хөдөлгөөнд болгоомжтой соёлтой оролцоорой. За амжилт хүсье.